ертөнцийн нүглийг өөрөгч Бурхны хураг. Хоёрдугаар бүлэг. Иребякагийн үгэнд л орох юм. Яаков ажиллаагүй мөртлөө ерөөл авсан билээ. Тэгэх явцад давах хэрэгтэй нэгэн уул даваа байлаа. Яаков өөрийгөө харахад өөрөө ерөөл авах нь байтугай хараал авах мэт санагддаг байлаа. Яаковын ерөөл авах зам бол их Иребякад байв. Тийм дэдүүгээ өөрийнхөө бодол санааг орхиод эхийн үгийг дагах ёстой байжээ. Эхлэл 27 дугаар бүлэгт Яаков ба Исавын талаар түүхийг өгүүлсэн байдаг. Эцэг Исаак нь Исавд хайртай, их Иребяка Яаковд хайртай байлаа. Исаак Исавд хайртай байсан ганц шалтгаан бий. Исав гарамгай дайчин нэр байсан агаад түүний агнсан махаар хийсэн хоолыг Исаак идэх дуртай гэж игтэйхэн. Иребяка харин Яаковыг учир шалтгаангүйгээр хайрладаг байлаа. Библиэд зөвхөн Яаковд хайртай байлаа гэж тэмдэглэсэн байдаг. Аав Исаак Исавд ерөөл өгөхийг хүсэж, их Иребяка бол Яаков ерөөл авахыг хүссэн. Исаак хөгшөрч хараан муудан харж чадхаа байсан үед нэг өдөр Исавыг дууджээ. Исаваа, за аваа. Аав чинь хөгшөрч хараан муудан өөхөх өдрөө мэдэхгүй байна. Тийм болохоор чи одоо нум сум зэвсэг саадгаа авч хээр талд гараад миний төлөө ам хийж, миний дуртай амтд хоолыг хийж надад авчирч идүүлэн өхөөс минь өмнө зүрх сэтгэлээр минь өөрийгөө ерөөлөг гэжээ. Исав эцгийнхээ үгийг сонсоод ам хийхээр гатгаш гарлаа. Исав нь өөрөө аавынхаа дуртай хоолыг хийж өгсдийн хариугаар ерөөл авах санаатай байв. Харин Яаков ерөөл авахар нөхцөл юр байгаагүй юм. Тийм болохоор их Иребякагийн бэлдэж өгсөн хоолоор эцгийн өмнө очиж ерөөл авсан билээ. Иребяка нь ерөөл авах нөхцөлгүй Яаков ерөөл хайрлахын тулд хэрэгтэй зүйл болгоныг нь базаж бэлджээ. Эхлэл 27 дугаар бүлэгт Яаков ба Исавын түүхээр дамжуулан Бурхны өмнө очиж ерөөл авах хүний тухай өгүүлсэн билээ. Исав ам хийхээр гарч хумгүй хамаг хөлсөөн урсгуулан байж атгуу самтан хайж хожим нэг гөрөөс олж хараад нум сумаар харваж онлоо. Нум суманд доногдсон гөрөөс давхиж байгаад очив. Исав араас нь хөөж байгаад барьж авлаа. Гөрөөс хүнд гэж жигтэйхэн өнөө шиг ав тээврийн хэрэгсэл байсан боч яах вэ? Нөгөө гөрөөсийг мөрөн дээрээ тэгнэн зугаар гэр зүглэн буцаж ирлээ. Харин зовлон үгээр дуусаагүй аж. Тэгтлээ үйлээ үзэн хар муугаа утсан авч Исав эцэст нь хараал авсан билээ. Яагаад вэ гэвэл өөрийн хийсэн үйлсээр аавыг баярлуулах гэсэн тулд юм. Хожим нь үе олон хүмүүс яг энэ Исавтай адил итгэлийн амьдралаар амьдардаг. Сүмд очдог үе төмөн хүмүүс өөрсдийгөө гим нүгэл хийж гим бурууг үйлдсэн учраас л өөрийнхөө мэрэлд дутсан учраас л итгэлийн амьдралаар амьдарч чадахгүй байгаа гэж үздэг. Хүмүүс сайныг хийх гэж хичээдэг. Хүмүүс ихэвчлэн Библийг уншдаггүй. Библийн агуулсан гүн утга санааг олж авах гэж оролддоггүй. Библиэд юу гэж бичигдсэн хамаагүй. Өөрөө буйны сайн ажлуудаа хийж байвал Тэнгэрийн хаанчлалд орно гэж боддог тулд юм. Гэвч Яаков ерөөгдөхийн тулд эгээл нэг ажлыг ч хийсэнгүй. Их Иребяка Яаковын ерөөгдөх төлөвлөгөө зохиож бүх ажлыг хийжээ. Яаковын хийсэн ажлыг дурдвал зөвхөн Иребякагийн загсан ажилд санал хүлээж авсан юм. Энэхүү үйл явцанд давах хэрэгтэй нэг саад тутгар байжээ. Яаковын нүдэнд өөрөө ерөөгдөх нь байтугай хараал авах нь гэж бодлоо. Яаковын ерөөгдөх арга зам Иребякад байжээ. Тийм учраас
өөрийнхөө бодол санаагаа орхиод эхийн үгийг дагах ёстой байж билээ. Эхлэл 27 дугаар бүлэгт буй Бурхны бидэнд хэлэх гэж буй гол санаа нь Яаковын бодол санаа, Ребекагийн бодол санаа хоёр адилгүй гэсэн санаа юм. Тэр агшинд Яаков өөрийнхөө хараагдаж магадгүй гэсэн бодлоо таягдан хайж эхийн үгэнд орлоо. Эхэн өрөөл авахд шаардлагатай бүхнийг бэлдсэн байсан ажээ. Исавын хувцас хунрыг өмсгөж, гүлгэр арьсыг Ямааны ноосоор хучиж, Исаакийн дуртай амтд хоол хийсэн дарс гаргаж өглөө. Яаков Исавын нэрийн өмнөөс өрөөл авахд дутах зүйлгүй болгож өглөө. Яаков эцэг Исаакийн өмнө Исавын нэрээр гарч очлоо. Бид ч гэсэн Бурхны өмнө гарахад бид өөрсдийн нэрээр бус Есүсийн нэрээр очих юм. Бид итгэлээр Есүстэй нэг болсон билээ. Есүсийн нэрээр залбирдаг буюу Есүсийн нэрээр амьдардаг билээ. Яаков ихийнхээ үгэнд орсон мэт бид ч гэсэн бидний санаа бодол юу гэж бодогдно бүгдийг таягдан хайж Бурхны үгийг байгаа хэвээр нь хүлээж авах хэрэгтэй юм. Исав шиг бүгцийг л хичээгээд өрөөл авах гэлтгүй. Яаковын жишээ шиг их маань хүүгийн оронд бэлдэж өгсөн зүйлийг авч очих хэрэгтэй гэсэн санаа. Есүс бидний гим хилэнцгийг үүрч загалмай цовдлогцны ачаар бид Бурхны өмнө төгс дүр төрхөөр зогсох боломжтой болгов. Бид харин түүнийг барьж Бурхны өмнө очих ёстой. Бурханлаг бус бид нар шиг хүмүүсийг зөвтгсөн гэсэн. Есүсийн цус бүх гэм нүглийг угаасан тулд юм. Миний бодол санаа бус, харин тэр үнэнд итгэх нь жинхэнэ итгэл юм. Бурхан намайг зөвтгсөн гэвэл би зөвтгөн болсон гэсэн санаа. Бурхан миний гэм нүглийг цагаатгсан гэвэл би цагаатгагдсан гэсэн санаа. Энэхүү замаар итгэх нь Есүст итгэх зам мөн билээ.